За та бүхэн малын байршлыг хэрхэн олох талаар зааж өгье. Тэгэхээр GPS-ээ идэвхжүүлээд бүртгүүлсэн тохиолдолд GPS хайх хэсгээр дараа та GPS-ээ нэрлсэн нэрээрээ хайгаад олох боломжтой. Тэгэхээр одоо жишээ нь халзан азрахтай адуу хайгаад GPS дээр дарахаар тухайн газрын зураг маань GPS-ийн байршил руу өсөрнө. Тэгэхээр GPS-ийн дэлгэрэнгүй хэсгээр танаас хэдэн километр зайтай байгаа, хэдэн адуу байгаа. За хэрвээ ухаалаг чихвч эмэг ашигласан бол тухайн адууны биеийн температур, за өнөөдрийн алхалт, GPS-ийн батарей гэх мэтчлийн мэдээллүүдийг харах боломжтой. За мөн дээрээс нь чиг заалах тэр дараад утасныхаа чигийг эргүүлээд адууны байршлаа олох боломжтой. За мөн дээрээс нь явсан түүх дээр дараад нийт хойшоогоо 14 хоногийн явсан малын байршлын түүхийг харах боломжтой. Тэгэхээр энэ хажуу жишээ заасан суман дээр дараад нийт 14 хоногийн ингээд байршлыг харах боломжтой байгаа. За мөн дэлгэрэнгүй хэсгээр дараад адууныхаа сүүлийн мэдээлэл илгээсэн цаг, цэник, очих хүртэлх зай, биеийн температур, өдрийн алхалт гэх мэт мэдээллийг дэлгэрэнгүй харах боломжтой байгаа. За мөн 2 цэгийн хэмжээг километрээр хэмжихтэй дурын 2 цэг дээр газрын зураг дээр цэг заагаад одоо энэ хоёрын хооронд жишээ 832 метрийн зайтай байна. Тэгэхээр хэмжих одоо функцийг ашиглах боломжтой. За мөн дээрээс нь имэл дагуулын зурагаас гадна Mapbox-ийн вектор зургийн газрын зургийг мөн ашиглах боломжтой байгаа.